За энэ 2018 оноос эхэлтэй Америк хотын худалдааны дайн буюу хаалтан дотор бас ингээд тарифын өрсөлдөөн, за технологийн өрсөлдөөн, санхүүгийн өрсөлдөөн бол ингээд дараагийнхын үе шат руу буюу үндсэндээ зөвхөн Америк хотын худалдааны дайн биш, дэлхийн худалдааны дайн, олон улсын худалдааны дайн болох чиглэл рүүгээ бүр ороод явчихлаа тийм. Үндсэндээ энэ одоо таны ярьж байгаа маргааш Монголын цагаар маргааш өглөө хэрэгжиж байгаа энэ тарифын өс нэмэгдүүлж байгаа зарлиг хүчин төгөл төр болсноор зөвхөн бүгд найрамд хятад бус биш, бусад улс орнууд үндсэндээ Америк нэгдсэн улсын худалдааны алдагдлын 40%-ийг үүрч явж байгаа үүсгэж буй 15 улс дээр тавих энэ юуны тарифын өс нэмэгдэлт бол хүчин төгөлдөр босгож байна. За энэ жишээ нь бүгд найрамд хятад улсаас гадна Европын холбоо, за дээрээс нь Карибын зарим улс орнууд, за дээрээс нь бас мэдээж Канада, Мексик гэсэн улс орнуудаар тавьж байгаа хориггууд юуны тарифын өс нэмэгдэлт бол тухайн улс орнуудын импортод, экспортод бол нэлээдгүй хүндрэл бэрхшээлийг бол авчрахаар байна. Хятад улсын бүгд найрамд хятад улсын хувьд бол Америк нэгдсэн улс бол тэдний худалдааны 3 дахь том түнш. 2023 оны байдлаар 630 орчим тэрбум долларын худалдааны эргэлт байсан. За энэхүү худалдааны энэ тарифын өс нэмэгдэлт нь Америк хотын худалдааны цаашдаа өс нэмэгдэлтэнд хэрхэн нөлөөлөх вэ гэхээр бас улс төрийн өнцгөөс, эдийн засгийн өнцгөөс бас судлаачид олон янзын бас таамгууд дэвшүүлж байна. За эхний 2 сард бол Америк хотын худалдаа бас харьцангуй өсөлттэй, үндсэндээ 7.1% өсөлттэй гэсэн ийм статистик гарсан. Гэхдээ энэ одоо 2 дугаар улирлын эхэн дээр тавигдж байгаа энэ өсөлт бол хуучин байгаа 10%-ийн 3 дугаар сарын 4-нд тавьсан энэ 57-нд хэрэгжсэн энэ суурин дээр дахиад 10% тавигдаад явах юм бол нэлээд их бэрхшээлийг хятадын экспортлагч нарт, за дээрээс нь Америк нэгдсэн улсын өөрсдийн импортлогч нарт түүгээр дамжаад Америк нэгдсэн улсын нийт дотоодын хэрэглэгчдэд бол нэлээд хүндрэл тусгаар байна гэж шинжээчд үзэж байгаа. Үндсэндээ Трампын дэвшүүлж байгаа энэ худалдааны тарифын өсөлтөөр Америк нэгдсэн улсын засгийн газар, за дээрээс нь санхүүгийн байгууллагууд ард түмэнд юуны татварын нөх буцаалт хэлбэрээр нийт үндсэндээ 6.80 долларын бас мөнгөн хөрөнгийг бий болгоно гэж үзэж байгаа. Гэвч энэ нь бол эргээд эдийн засагт бол тийм таатай нөлөөлөх үү гэдэг их эргэлзээтэй. Үндсэндээ жилийн туршид Америк нэгдсэн улсын нэг өрхөд үзүүлэх энэ үнийн өсөлт бол $8,400 гэсэн ийм тооцооллыг бол гаргасан баг. Энэ бол бас Америк нэгдсэн улсын эдийн засгийн өсөлт саарсан, үндсэндээ жилийн өсөлт зарим тохиолдолд 1-2 орж байгаа. Энэ үед бол бас Америк нэгдсэн улсын нийгэмдэр тийм тогтворгүй байдлыг бий болох үнийн өсөлт, энэ инфляцийг бид дарж чадахгүй байгаа, төв банкны бодлогын хүүн дээр бас хэрэгжүүлж байгаа өсөлт нэмэгдэлт зэрэгт бол бас тийм таатай нөхцөлийг бий болгохгүй л гэж харагдж байгаа. Хятадын судлаачид бол Америк хотын худалдааны дайнаас хэн илүү хохирох вэ гэдэг дээр бол их бодиттой дүгнэлтүүдийг хийж байгаа. За бид аль талын хоёлаа хохирно, хин нь бол хохирол авчирна. Бид одоо нэг юм юу гэдгийг мансууруулах бодис фентанатын хэрэглээг хязгаарлах гэх мэтийн ийм зүйлсээр одоо шалтгаалж хоёр улсын өсөн нэмж байгаа худалдааны энэ харилцаагаа бид ингэж цосон байдалд оруулаад яах вэ гэсэн ийм уриалгуудыг бол одоо цөөнгүй илэрхийлж байна. Одоо та бидэрийг яриад сууж явах үед бүгд Оросын холбооны улсад аль биесний айлчлал хийж байгаа бүгд найрамд хятад улсын гадаад харилцааны сайд Ванги бас яг 5 цагийн өмнө бас ийм мэдээлэл хийсэн байл. Одоо бид бол энэ энх тайвнаар зэрэгцэн оршиж дэлхийн дэг журам хийгээд олон улсын худалдааны энэ зарчмыг бид тууштай баримтлахаа хэн хэн одоо урд нь тогтоож байсан харилцаа хэн хэнийхэн амлалт үүргээ бас биелүүлээд явъя гэсэн ийм уриалгуудыг л гаргаж байна. Гэтэл Америк нэгдсэн улсын цагаан ордон ч юм уу худалдааны төлөөлөгч ялангуяа сангийн сайд медиа үгэнд бол өөр зүйл дурдж байгаа тийм. Бид 5 жилийн өмнө бүгд найрамд хятад улсын зүгээс амлсан энэ хуучин байгаа суурин дээр дахиад $200 тэрбум бараа бүтээгдэхүүн худалдаа үйлчилгээ худалдан авах энэ амлалтандаа бүгд найрамд хятад улсанд бас хүрсэнгүй. Үүнийгээ хэрэгжүүлээ гэсэн шаардлага тавьж байгаа. Тэгэхээр мэдээж Трампын одоо санаачилж байгаа тарифын дийлэнхийг бол хятад хүртэхээр байгаа. Гэтэ хятадын хувьд бас зүгээр зөксөөгөө хариу тариф бас тогтоох юм арга хэмжээнүүдийг авчин. Тэгэхээр
Одоо цаашаад явах бол за хэдтэй ч гэсэн тариф нэлээдгүй одоо ингэ тавьчлаа. Хэдтэй ч бас ямар өнөөдөр чинь одоо лав гараг тий. Баасан гарагтаа багтаад магадгүй хятадын худалдааны яамны гадаад хятадын худалдааны яамн дээр яригдж байгаа одоо мэдээлэлээр бол энэ баасан гарагтаа амжаад хятадын талаас бас эргүүлээд хариу арга хэмжээ авч эхэлнэ гэж. Одоо өнгөрсөн 3 дугаар сард гэхэд бүгд найрамд хятад улсад хөрөнгө оруулсан хийгээд хамтарч ажилладаг Америк нэгдсэн улс руу технологийн бараа төвхтөг экспортлдог 15 компанидэр санкц тавиад тусгай зөвшөөрлийг цуцалсан байгаа. Тэр дотроо батлан хамгаалахад цэрэг техникт энгийн зориулттай үйлдвэрлэлд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэг компанийг бүрэн компанийн нөөцийн зогсоосон гэх мэт ийм бас үйлдэлүүд өнгөрсөн саруудад бий боллоо. Цаашдаа энэ хагасаа өдөр бол нэлээдгүй хоёр чухал шийдвэр гаргах байгаа шүү. Нэгдүгээрт нөгөө Америк нэгдсэн улсын технологийн салбар хийгээд нийгэмдээ нэлээд тийм хөтжин үүрэг гүйцэтгэж байгаа TikTok-ыг одоо дийлэн TikTok-ийн худалдааны асуудал эцсийн шийдвэр гарна. За яг үүнтэй зэрэгцээд хятадын худалдааны яамнаас энэ худалдааны яамны сайдын ахалсан энэ ажлын хэсэг бол энэ шинэ арга хэмжээг зарлах. Өөрөөр хэлбэл 20 арга хэмжээг зарлах байна. Жишээлбэл хүлээж авахын бараа бүтээгдэхүүнийг 3 ангилаад татварыг нь хугацаатайгаар нэмэгдүүлэх гэсэн ийм шийдвэрүүд бол 3 дугаар сарын 7-нд гарч ирсэн. Одоо бол энэ суурь энэ бол 10% байсан. Одоо магадгүй энэ суурин дээр 10 байвал дахиад энэ хоёр улсын татварын одоо санкцын татварын тариф бол хоорондоо өрсөлдсөн байдлаар ингээ үргэлжлээд явна. Тэр нь бол одоо аль хэдийн үүссэн байгаа нөхцөл байдал дээр илүү одоо гал нэмэгдэхэр байна гэж. Тийм одоо хөдөө аж ахуйн яг бол Америк хятадын худалдаанд 20 орчим хувийн цэвэр хөдөө аж ахуйн гаралтай тарим дургуулын бүтээгдэхүүн өөрөөр хэлбэл буурцаг эрдэн шиш гэх мэтийн стратегийн чухал хүнсний эд зүйлс нь Америкийн улсын дотоодын үйлдвэрлэгчид фермерүүдийн маш чухал худалдааны энэ сувг дээр хятадын зүгээс бол хоригч яваа тарифын өсөлтийг бол нэмэх юм байна. Хуучин байгаа суурин дээр дахиад 10 гэвэл 20% өсөлт гэдэг бол энэ нэлээд том хэмжээний цогцлтууд бол фермерүүдэд ирнэ. За гэхдээ энэ бол хятадын дотоодод бас үнийн өсөлтийг бий болгох талаар хятад улс дараагийнхаа нийлүүлэгчийг бол тасралтгүй эрен хайж байгаа. Сүүлд бас Дональд Трампын зүгээс орсоолын нумсаас газрын тос худалдаа авж байгаа орнуудад тариф тогтоох юм одоо боломжит сануулгыг бас өгсөн байгаа. Улмаар одоо газрын тосны үн огцон өссөн. Тэгэхээр энэ нь эргээд магадгүй Монгол улсад ч юм уу эрсдэл болох боломжтой байна. Яг уу Америк нэгдсэн улсын зүгээс тавьж байгаа зүйл бол мэдээж нөгөө геополитикийн том шийдэл дээр Оросын холбооны улсын зүгээс татгалзах юм бол буюу Америк Украин Оросын хямралыг өнөөгийн нөхцөл байдлаар нь дефакто байдлаар одоогийн байгаа энэ хөрсөн төвшингээр нь шийдвэрлэхдээ Оросын холбооны улсын зүгээс хэрвээ татгалзах юм бол бид газрын тосны экспортон дээр ийм хариу арга хэмжээ аавна. Өөрөөр хэлбэл 50% татвар дээр худалдан авсан буюу 2 дахь этгээд буюу 3 дахь энэ худалдаа авагч дээр 2 дахь шигээ 3 дахь худалдаа авагч дээр бас тарифын санкцуудыг тавьж эхэлнэ гэсэн. Энэ бол бас нэлээд ноцтой зүйл. Түүнээс гадна Америк бүгд найрамд хятад улсын хувьд сүүлийн 2 сарын турш 2-3 дугаар сарын турш Венесуэлээс худалдаж авж байгаа эрчим хүчнийхэн газрын тосны бүтээгдэхүүний бар түүхэн дэд хэмжээнд хүрсэн баг. Яг энэ сууг дээр нь бол бас Америкийн нэгдсэн улсын зүгээс хориг саа тавих бас арга эрэл хийж байна гэсэн мэдээлэлүүд бол гараад эхэлж байна. Тэгэхээр нөхцөл байдал бол ер нь үндсэндээ бидний төсөөлж байснаас илүү их ноцтой байдал руу буюу энэ дэлхийн худалдааны нэгэн тогтсон хэв жайгийг тэгээд дээрээс нь дэлхийн худалдааны байгууллагын үүрэг оройлыг бол үгүйсгэсэн ийм хэлбэр рүү явж байна. Одоо өнгөрсөн сард Канадын зүгээс 3 удаа дэлхийн худалдааны байгууллагт бас өргөдөл гомдлыг Америкийн улсын эсрэг гаргаж эхэлж байна. Дээрээс нь бүгд найрамд хятад улсын хувьд хэрвээ одоо Америкийн худалдааны энэ санкц дахиад өсөн нэмэгдээд ирэх юм бол дотоодын зах зээл дээр байгаа энэ үнийн өсөн нэмэгдэлтийн эсрэг бас арга хэмжээ авахын тулд шинэ нийлүүлэгчдийг бол тасралтгүй хайж байгаа. Энэ үед Монгол улсын хувьд харин илүү их овжин хурдтай ажиллаж чадах юм бол нэлээд өргөн боломжууд байгаа. Одоо жишээ нь саяхан хэлдэг одоо хэрвээ шинэ энэ хоригт эрдэн шиш гэх мэтийн буурцаг мэт хөвөнгийн тариалт мэтийн ургамлууд ороод
ороод явах юм бол Монгол улсын хувьд илүү боломж бидэнд маш том хэмжээний газар нутаг байна, усны боломж байна. Тэгэхээр бид хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний тариалалт буюу бид нөгөө уул уурхайгаас уул уурхайн бус эдийн засгийн шинэ төрөл зүйлийг гэх мэтийг бий болгоход одоо бол орчин нөхцөл бол бидэнд бол бас нэг бодлын бас таатай нөхцөлийг бол бүрдүүлж л байна. Бид одоо хятад улсын зах зээлд байгаа нүүрсний үнийн уналтыг одоо бид бүхэн нүдэн дээр л харж байна тийм. Бид ягаад хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээр хятадын том зах зээл рүү Эрдэнэ шиш, Улаанбуудаа гэх мэтийн зах зээл рүү нөлөөлж байна. Ягаад бол том нийт хятадын импортын 30% тэнд саатах нөхцөл рүү бий болчихсон. Тэр одоо суларж байгаа орон зайд Маш том орон зай суларж байгаа. Эцсийн бизнес маш товчхаас та бас товчхон хариулах өдөр дэлхийн эдийн засагт одоо шинэ нэр үеийн одоо юм эрсдлийн шинэ нэр үе эхэлж байна гэж хүмүүс тодорхойлоод хэлсэн байна. Тэр ер нь эх 4 жил ерөөдөө иймэрхүү тодорхойгүй байдал тарифтай худалдааны дантай ийм жилүүд өнгөрөхөөр байна. Ер нь гол нэрийн бас нөгөө commodity-гийн үнийн хувьд бол 2027 он хүртэл орны их хүртэл бол тийм сайн бус ирээдүйн тийм сайнгүй харагдаж байгаа. Ягаад гэвэл одоо нүүрс ган төмөр мэтийн нэг овор хэмжээ өгөхтэй тээврэл шаардлагадаг энэ уул уурхайн бүтээгдэхүүний үн бол өсөхгүй гэсэн ийм чиг хандлагыг бол судлаачид өгүүлсэн л байлаа. Ягаад гэвэл үнэхээр дэлхийн эдийн засгийн өсөлт бол энэ 2025 онд 2% руу орох тийм эрсдлүүд